Боксер Сүрэнжав. Бүгд найрамдах Монгол ард улсын 5 удаагийн аварга, бүх ард түмний спартакиадын аварга, боксын спортын мастер Намжил овогтой Сүрэнжав нь эрүүгийн 6 удаагийн үйлдэлээр нийтдээ 30 гаруй жил шоронд суужээ. Хар багасаа боксын спортоор хичээлж, одоогоос 30 гаруй жилийн тэртээ улсын багшийн дээд сургуулийн биеийн тамирын ангид орж суралцсан боловч залуу насныхаа хүч омгонд эртэж хэрэг түүхт орооцолдож 4-р курсээсээ хөөгдсөн байна. Тэр цагаас хойш нар өвд харлгүй явсаар халахын шоронд нэгэн насныхаа амьдралыг боснуулж цангирсан их булчин шөрөмсөө хүрц зэйтүүний хүйтэн тогшилтонд хатаажээ. Харин түүнийг хэдий завандаа бокс спортоор 5 удаагийн аварга хийчих өгөж гайхаж болох юм. Энэ бол түүний 10 жилийн сургууль хийхэд оюутан ахуй цагийн хөдөлмөр биеийн хүчтэнхээ уруу хаан нь эд гаршиж явсан алтан үеийн ажээ. Тэрээр Монголын боксчдын анхдагч нарын тоонд зүй ёсоор орох бөгөөд нэрт боксчин Сэретэр олзод ловсонд орж Батмөх Барс нартай мөр зэрэгцэж явсан удаатай. Сүрэнжав нь тэр үед булчинлаг өргөн цээжтэй гол төлөв 51 кг-ийн жинт тоглодог намхан нуруутай шар банд байжээ. Ихэвчлэн дундын зайнаас тоглодог бөгөөд тун эвтэйхэн чадварлаг тоглодог байсныг эдгээр нэрсэр хүмүүс дурсдаг юм. Мөн цохилт хийх бүрд духруу онцсон богинохон ус нь хоёр тишээ хагаран хийсдэг байжээ. Гэвч тэрээр амьдралынхаа хамгийн гэрэл гээгээтэй үеэ шоронгийн харанхуй өрөөгөөр сольсон байдаг. Анх 1964 онд цагдаа зодсон хэрэгээр 3 жилийн ялавч шоронд суусан нь түүнийг нэгэн насаараа шоронгийн амьдралд дасгах огтур нөхцөл болсон байна. Ер нь цагдаа болоод шоронгийн хянагч зодоод яллагдсан хүмүүс өөдөлж байсан түүх байхгүй. Тэр цагаас хойш биеийн хүчтэнхээ омог шарандаа ирдэж би ерөөсөө хинтж боож өгөхгүй гэж явсаар шоронд дахин ял нэмүүлж 1979 онд арай гэж наранд гарчээ. Гэвч тэр дахиад л яллагдав. Ганц олдох амьдралаа тухайлсан зорилгогүй өнгөрүүлнэ гэдэг хожмын нэгэн өдөр харамсаж халаглах янз бүрийн үр дагавар авчирч таарна. Сүрэнжавын эхнэр гимнастикийн спортын мастер Цэцгэмаа гэдэг хүүхэн байжээ. Түүнд 2 хүүхэд төрүүлж өгсөн байна. Сүрэнжав 1979 онд шоронд ороод жилийнсэн 6 жилийн ял эдлэн 1986 онд суллагдсан боловч дахин гэмт хэрэг үлдэж эрүүгийн хуулийн 92 дугаар зүйлээр зүйлчлэгдэн 10 жилийн ял авч Майнтын чангад очижээ. Энд 8 жилийг эдлээд 1993 онд суллагдсан боловч нарны амьдрал түүнд тийм сайхан санагдсангүй. 2хан жил наранд амьдраад 1995 онд 7 жилийн ял авчээ. Шорон надад орд харш. Би түүндээ эзэн хаан гэж баталгаатай хэлдэг энэ хүнтэй хэдэн жилийн өмнө зайсангийн дамжинд учирч хэд гурваг солилцсныг доор сэрүүлвэс. Наранд дайчин явах гэхээр ухаан хүрдэггүй. Харин шоронд бол би дайчин явсан. Энэ амьдралдаа дасхаас яах вэ? Надад бол ердөөл амьдрал. Номын ёсоор ажиллаа хийн. Юу ч хийхээс айхгүй. Надад халахын шоронд дамжаагүй шорон байхгүй. Би энэ шорондоо эзэн хүн шиг л байдаг. Дассан газрын даавуу зөөлөн халахын аль шоронд очисон би дарга. Одоо ч хിവэрэ. Гөлөөн цэрэн дондог, Цэрэнбаатар, Махан толгой, Мягмар, Галзуу хожин нар бүгд л миний гарууд. Чойргийн дүгрээ, Ариун сангийн Мөнх бат, Ногоон чойлон нар бүгд л миний гараар дамжсан хүүхдүүд. Чонон Борисыг цаазаар ахуулсан тэр өдөр би анх шоронд орсон. Тэр үед сансрын зүүн хойд талын болонд улаан байшингийн шорон гэдэг байлаа. Намайг дунд говийн хэдэн залуучуудыг зодож дээрэмдсэн хэрэгээр тэнд баривчлагдаж очиход тэр шөнө Чонон Борисыг цаазаар авчгаар авч байлаа. Энэ бол маш хачирхалтай тохиолдол шүү. Тэр цагаас хойш би дайчин явах гэж нудраг зөрөлтсөөр ховтгалдаг, зоддог, алдаг ийм л болчихсон. Өөд нар харсангүй. Гэхдээ хүний сэтгэл хүндэлддэг. Шоронд би юу гарч дутаагүй. Өлсөж сангана гэвэл гонжин жоо, овгор хулгайч хിവэрэ. Гэхдээ номын ёсоор ажиллаа хийн. Нарсанд надад 80 хүрсэн ч сэтгэлийн тэнхээ байна. Харин наранд гарвал би гуйлагч болно. Хүнийг битгий хэмжээгүй орж цагдж байгаа ч гэж төрд хэлмээр санагддаг. Эргээд өшөрхөх юм. Хүнийг битгий шоронд дасгаач. Энэрх сэтгэлээ гэдэг юм. Өөр би юу ч хэлэхгүй гэсэн мэлээ. Дэндүү түс тас яриатай энэ хүний үгэнд амьдралын үнэн оршиж буй. Хичнээн олон дээд зэргийн эхлэл, хичнээн сайхан хүмүүс хөсрийн шоронд амьдрал хаваагаа баллаж цохолсныг бүү мэд.
Амьдрал гэдэг нь хүрээлэн буй орчинтойгоо тогтмол бодисын солилцоо хийж байх ёстой. Урагт биеийн оршин тогтнох хэлбэр хэдий ч эрдэм боловсрол, хайр дурлал, эрх чөлөө гурав нийлж байж хүний амьдрал сая хангалуун болдог. Харин сүрэн жавгаа юуны учир энэхүү сайхан нарны амьдралаас залах нь вэ? Түүнийг хэн залхаана вэ? Хэдийгээр хувь хүн буруутай боловч нийгмийн буруу гэж бас байхагаад дассан газрын даавуу зөөлөнгөгчээр нэгэн сурсан зуршлаа хаяа орхиход хүрвэл өвчин болох тохиолдолч бас байдаг байна. Тэртээ 60-аад оны шуугиан жилүүдэд анх баривчлагдаж очсон Улаан байшингийн шоронгийн туурыг сүрэн жавгаа зайлсангийн дамжингаас хараад үе үе санаалтдаг байжээ. Улаан байшингийн өмнөх шорон нь бат цагаан бөгөөд энэ шоронгийн орой дээр гараад баруун тийш харахад 1950-аад оны хүүхдийн колони харагддаг байжээ. Тэгээд бат цагааны оройд гараад баруун тийшээ харсан чинь багын байсан колоны сургууль байсан байрандаа дүнхийж байна гэдэг шоронгийн дуу зохиогдсон түүхтэй. Энэ дууг яруу найрагч Чойжлын чимэд гуай шоронд хоригдож байхдаа зохиолсон гэлцдэг. Харин налаахын нүрсний урхайд ажиллаж байгаад хөлдөө нурангад дарагдаж харамсалтайгаар нас орсон Ядмаа гэдэг залуу энэ дууг анх дуулж гаргаж ирсэн байна. Үе үе шоронгийн алтнууд энэхүү дууг дуулж алдаж эндсэн амьдралаа халагланд орсохын зэрэгцээ. Зарим нь бүр бат цагааны орой дээр гарч туршиж үтсэн гэлцдэг. Бодвол гөлөөн цэрэн дондог лангуу юура гэд эрт цагийн хүүхдийн колоны эрхтнүүд байсан бололтой. Лангуу юура нь 2 настайгаас эхлэн дэлгүүрийн лангууны араас хэнд ч мэдэгдэлгүй мөнгөс гисэрчдэг нүгэлтэй сэргэлэн бацаан байж. Дээгүүр худалдаа хийж байхад доогуур нь шоргож ороод нүд иргэмхийн зургүй өнгөтэй өдтэйг нь тоншчихдаг тул лангуу гэдэг хоч авчээ. Гэвч нүгэл нь нүдэрээ гарч 13 нас хүрээд хүүхдийн колонд очсон байна. Тэгтээ бас хүүхдэд баймгүй дуйлан тарьсан хүн. Маршал Чобилсонгийн алтан аягийг музейгээ сулгаая гэд хэнэгчгүй барьж явсаар хотгийн өвгөн дээр ирж "Өвөө, энэ аяганд ус хийгээд өгөөч" гэжээ. Өвгөн анхандаа зис аяг гэж утсан байна. Тэгтэл лангуу юура аягандаа ус хийл гэж уугцуураа. Амьд явсан хүн алтан аягнаас ус уудаг гэсэн. Өвөө, би их азтай хүн шүү. 13 наснда алтан аягнаас ус ууж үзлээ гэж аарахтал өвгөн сэжиг авч аягийг үзвэл нэр алт байжээ. Ингээд тэр дор нь сэргийлэх дуудаж шалгуултал музейгээ сулгаад алдагдсан аяг болох нь нотлогдов. Лангуу юура хүүхдийн колонд очихын тэр тэнд очиод лангуу очин арчигдаж алтан аягны юураг их болжээ. Төндөө огтой юура нь хүүхдийн колонд засал авалгүй бэрлэг рүү ачигдаж тэндээсээ цуутай гэмт хэрэгтэн Дамби Оросотой цуг ороход 1965 онд Улаан байшингийн шоронд ирсэн байна. Ер нь эрт цагийн хүүхдийн колон гэмт хэрэгтэн бэлтгэх дамжаа байсан бололтой. Түүний үеийн нэгэн цуутай хэрэгтэн гэвэл 40 мянгатын атман гялгар алтай юм. 1950 оноос эхлээд л 40 мянгатын атманууд бий болжээ. Энд голдуу дээдсүүд амьдардаг байсан учраас дарга нарын хүүхэд дэггүй, багш нарын хүүхэд сурлага муу, эмч нарын хүүхэд бохирд заваа, цагдаагийн хүүхэд хулгайч гэдэг яриа олонний дунд тэлгэрсэн гэдэг. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалдаг мэргэжилтнүүдийн тогтоосноор 40 мянгатын атмануудыг гэмт хэргийн шинжээр нь дэлбэчин буюу орон байрны хулгайч, гонио буюу халаасны хулгайч, яги буюу хүчин гаж донтнууд, скетны алдаа буюу залилан эхлэгч гэх зэргээр ялгаж салгадаг байж. Түүнчлэн 40 мянгатын атмануудыг 60-аас 70 оны үе, 70-аас 80 оны үе, 80-аас 90 оны үе гэж ангилдаг байлаа. Харин 1990 оноос хойш энэ байдал эрс өөрчлөгдөж хамгийн том гэмт хэргийг хинжүүл таних хөдөөний залуучууд ч үлдэх болсон. Аливаа хэргийг илрүүлэхэд ихээхэн бэрхшээл учруулдаг болсон байна. Ингээд 1970-аас 80 оны 40 мянгатын атмануудын тоонд зүй ёсоор тооцогддог. Олонд буюу халахын шоронд гялгар алтаа хэмээн алдарсан Баасангийн алтан гэрлийн түүх намтраас товч өгүүлье. Тэрбээр 1970-аад оны гэхээр өөрийн гэсэн дэлбэчдийн бүлэг нэг хэсэгтээ алдарч байсан боловч нэг үйлдэлээ 5 удаа давтан үйлдснээс 16 наснда аавын хаалга татаж цагаан толгой, бэрлэг, зүүн хараа, майнд зэрэг хамгийн амьдрал нөхцөл хүнд шоронгуудаар 10 гаруй жил ял эдэлжээ. Тэрбээр 20-оос суллагдахдаа 20 ял эдэлэх үеийнхээ шоронгийн дарга нь байсан хошууш нацаг хурандаа эдэр мөх гарцаг нараас хамт олондоо хайрлагддаг. Тусч сэргэлэн цовоо, ажилд үнэнд шуурдраг,
гин буруугаа бүрэн ойлгож засралт хүмүүжлээ бүрэн олсон гэсэн тодорхойлолттой суллагдсан байдаг. Гэвч тэрээр бирлэгт ял эдэлж байхдаа хурандаа эдэр мөнхийн тогооч хийж түүний хүнсэнд хэрэглэх хоньны махыг зэрэгэлдээ хэсгийн журам хийдэг хоригдол луу пайжууг гэгчд өгч нохой махаар сольж хөлсөнд нь хамтлаа бараа шиг самогон уудаг байсан гэдэг. Хаяа хөдөлмөрийн тулалдаан зарлах үед хамгийн хэцүү гэгддэг булхаанд явж өдрийн төлөлгөөгөө 200-аас 1000% биелүүлдэг байсан аж. Гэхдээ энэ нь нэлээд нооттой. Гялгаралтаа нэг үе Хадбаатар аврагтай хамт ял эдэлж байсан бөгөөд өглөө 5 цаг үед босч хадаа аврагыг сэрээгээд хулгайчаа эртгэн гарч ялаа хийгээд эртгээр жамархаа од хийгээд түүний хайнгийг булхаанд нь хөллөж өгөөд уулын орой руу дагуулад явдаг байж. Хадаа авраг булхаанд атсан бүдүүн гуайлан сайн бэхэлж чадаагүйгээс салан баавгаа үлгэрээр модоо цовуулж явхаагаад хайсан гуайланг нь гялгаралтаа хоосон булхаандаа атсаар ирдэг байж. Тэгээд тэр наряд үч шиг бичдэг хоригдлуудтай мөрөдө тоглож өрөнд оруулаад 5-аас 10 куб метр мод нэмүүлж өчүүлээд ажилд сайн гих хүнлэгээ авдаг байжээ. Мөн тэр шоронд мөнгө цуглуулах гэгчийг ёстой үзүүлж өгдөг байж. Үүнд нь нөгөө л 40,000-ийн атман гэдэг алдар нь нэмэр болсон байж таарна. Нэг удаа Монгол улсын гавьяат чекист Ванжин сүрэнгийн санаачлагаар Монголын бүх шоронгийн хамгийн засаршгүй ялтнуудыг ялган салгаж зүүн хараагийн хорих ангид ялгааны шорон гэгчийг байгуулахад Бэрлэгийн шоронгоос 200 орчим хоригдол очжээ. Энэ үед гялгаралтаа Бэрлэгээс очсон бөгөөд засангийнх нь нэгжлэг хийх үед түүний гутасны завсраас 6,000 төгрөг гарсан гэдэг. Тухайн үеийн 6,000 төгрөг асар их мөнгө. Нэг хоригдлоос ийм их мөнгө гарахад шоронгийн ажилтнууд гайхахын дээдээр гайхаж нүдэн орой дээрээ гарч байсан гэдэг. Тэр тусмаа хөрөө хэрэг хоёроос өөр юм дуурдаггүй Бэрлэгийн шоронгийн хоригдлоос шүү дээ. Тэрээр зүүн хараад байхдаа авраг хатааг урд нь хутгалж ял өмүүлсэн халахын хар химээх толгойтын гомб даваа гихч овгор ирийн гарыг хуг мошгиж бөөн дуулаанд дэгдээснээс гадна удаа дараа мөрөөдө тоглосон хэрэгээр ял нэмүүлж мант руу ачигджээ. Түүнийг мантад очиход дашийн мундаа ногоон чойлон спортын мастер хүрэлцэх тавцсан лавг дархны өндгөөгийн хүрлээ луу байжуу биокомбинатын гахааж агаанаар баяр ёслолын байдалтай хүлээн авч өөрийн галдаа багтаасан гэдэг. Манер мантад байхдаа мөрөөдө тоглохоос өөр ноцтой зөрчил гаргалгүй байсаар 3 жилийн дараа суллагдсан байна. Тухайн үед мантад эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан жаргалд орж хожим дурсахтаа бид 40,000-ын гялгар алтаа гэгч маш аюултай этгээд ирж байгаа тухай дээрээс онц ноцтой мэдээлэл авсан. Тэгээд гялгарыг хараандаа байлгаж гүйцэтгэх албаны шугамар тогтмол хандаж байсан хэдий ч тэр ямар ч муу юм хийдэггүй. Харин ч нийт хоригдлын дунд маш их нөлөөтэй ядарч зовсон жирийн ойрдлууд түүнийг шоронгийн дараагаас илүү хүндэлдэг. Шоронгийн овгрууд ч түүнд маш дотн сайн байдаг байлаа. Үүний нууцыг би тухайн үед лавуулж чадаагүй. Хожим сонсох нэ манер 40,000-д нэр нөлөөтэй авсан их гарын дэлбэчин байсан юм блэ гэсэн байдаг. Гялгаралтаа багасаа буруу замаар ороогүй бол маш сайн удирдахч болох байсан гэж хамсаад нутн эдгэж дурсдаг. Тэрээр 1981 онд шоронгоос суллагдаад урт цагааны үүдээр нэг хэсэг гар иджээ. Тэр үед түүнтэй хамт 24-р сургууль сурч байсан 2 охин тааралдаад Баасангийн алтан гэрлээ гэж дуудахад огт харахгүйсэн мөртлөө нэг хулиган гялгараа гэж хашгирангууд сэрт хийтэл харж байсан гэдэг. Хожим манер нөхөддөө сүүлийн 10 жил намайг овог нэрээр минь дууддаг хүн байгаагүй болохоор овог нэрээ хүртэл мартчихаж намайг хулгайч гялгараал гэдэг шүү дээ гэж ярьдаг байж. Тэрээр 1981 онд Улаанбаатар хотын зам гүүрийн барилга тэрээстэд туслах ажилтнаар ажилд оржээ. Тэгээд тэр жилдээ Дорнод аймгийн Сүмбэр суманд очиж халах гол дээр бетон гүүр барилдаж байх үедээ хантай болжээ. Ингээд Улаанбаатар хотын төмөр замын байранд амьдарч байгаад 2001 онд өвчнөө учир нас барсан байна.